сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ 2000 эцсийн эрхийн шалгалт зориулсан 1000 бодлогын эхний хэсгийн 40-р одлогоос эхлээд хүргэе. За 40-р одлого маань координатын ихтер төвтөө цагийн зүүнний эсрэг координатын ихтер төвтөө гэж юм тий. За ингэж жижигхэн координат. За ихтер төвтөө цагийн зүүнний эсрэг 45 градус эргүүлэлтийн матриц гэж. За энэ үрх юм байна тий. За ийм эргүүлэлтийн матрицын уран матрицыг олоорой гэж. Тэгээд нөгөө 45 градусын матрицыг аль хэдийн ингэж өгсөн байна шүү дээ. За тэгэхээр эндээс харах юм бол энэ маань 2 дугаар эренбийн матриц байна. Өөрөөр хэлбэл квадрат матриц нь мөр багна 2 эренбитэй тий. За тэгэхээр ийм матрицын ураг олохтой эхлээд энэ матрицынхаа тодорхойлогчийг боддог. За тодорхойлогчийг хэрхэн яаж боддог вэ гэх юм бол эрийн тодорхойлогч гэхээр ингээд модуль хэлбэртэй бичдэг тий. Гол дигнатын элементүүдийн үржүүрийг язгуур дээр 2-ыг нэгийг хуваахны язгуур дээр 2-ыг одоо гол дигнал гэдэг чинь шүү дээ. Хасах нь эсрэг дигналын үржүүртэй тэнцүү. Тэгэхээр нэгийг хуваах нь 2 язгуур дээр 2-ыг үржих нь хасах нэгийг хуваах нь язгуур дээр 2 гэхээр. За язгуур дээр 2-ыг язгуур дээр 2-оор үржихээр чи юу гарах юм бэ хаа? 2-ны 1 болох нь тий. А энд хасгын нэмэх 2-ны 1 болоод тодорхойлогч нь 1 гарчлаа. За тэгэхээр үүний дараа яадаг вэ гэх юм бол одоо уран матрицаа бичиж зөмөрөө. За уран матриц нь эрийн уран матриц нь бичихтэй нэгийг хуваах нь тодорхойлогч байдаг. Гэтэл манай тодорхойлогч маань 1 гарцсан. Тэгэхээр нэг туваагаад нөлөө нэх үзүүлэхгүй байна шүү дээ. Үүний дараа яадаг бол гол дигналын элементүүдийн байр эсэлдэг. Тэгэхээр нэгийг хуваах нь язгуур дээр 2, нэгийг хуваах нь язгуур дээр 2 адилхан учраас нөлөө байхгүй тий. Харин буруу дигналынхаа нөгөө дигналынхаа элементүүдийн уртлын тэмдгээс хасах тэмдгээ эсрэг тэмдгээс солидог. Тэгэхээр нэгийг хуваах нь язгуур дээр 2, энэ нь болохоор хасах нэгийг хуваах нь язгуур дээр 2 болтоо. За эндээс ингээ харах юм бол угаасаа манай уран матриц маань тодорхойлогч нь угаасаа 1 болчихж байгаа юм чинь. Нэгийг хуваах нь язгуурын дор 2, нэгийг хуваах нь язгуурын дор 2, хасах нэгийг хуваах нь язгуурын дор 2, нэгийг хуваах нь язгуурын дор 2 гэсэн ийм матриц яах нь болох нэ. За 41 дугаар бодлого харъя. Координатын ихтер төвтэй цагийн зүүнний эсрэг 45 градус эргүүлэлтээр энэ цэгийн дүрийг олох гэж байна. Тэгэхээр одоо бидний нөгөө өмнөх 40 дугаар бодлоготой яах нь адилхан байх нь шүү дээ тийм ээ. За тэгэхээр манай координатын ихтер матрицыг нэг А гэдэг цэгээрээ яах нь үржүүлэх нь байна тий. 13 1 ингээд нэг босоогоо x ирээ бич. Тэгээ энэ хэд гарах вэ гэж биднээс асуусан байна. За тэгэхээр нөгөө координатын ихтэй төвтэй цагийн зүүнний эсрэг 90 градус 45 градусаар эргүүлэх матриц маань дээр 40 дугаар бодлогод өгсөн ёсноор авчиж зөмөрөө. За ингээ өгсөн баг шүү дээ тий. За энийга x нь 13, y нь 1 гэдэг матрицаараа яах нь баг матрицаар үржиж гэнэ. За тэгэхээр энийг яаж үрждэг вэ гэх юм бол мөрийг багнаар үрждэг тий. За тэгэхээр хоёр матриц үржихдээ мөрийг багнаар үржих гэнэ. За эхний матрицын мөрийг нэгийг хуваах нь язгуур дээр 2-ыг 13-аар үржүүлнэ. За нэмэх нь хасах нэгийг хуваах нь язгуур дээр 2-ыг 1-ээр үржүүлээд эхний элемент гарах нь байна. За дараагийнх нь болохоор яах нь 2 дахь мөрөө багнаар нь бах нь үржүүлэн дараагийн матрицаа. За тэгэхээр бас юу гарах вэ гэвэл нэгийг хуваах нь язгуурын дор 2-ыг үржих нь 13, нэмэх нь нэгийг хуваах нь язгуурын дор 2-ыг үржих нь 1 болтой байна. За ингээд үздөнгөт энэ багнан матрицын хооронд нь нэмье. За энэ нэгийг хуваах нь язгуур дээр 13 язгуур дээр 2-ны 13 болно. Тэрнээс яах нь нэг ширхгийг хасахаар юу гарах вэ? 12-ыг хуваах нь язгуурын дор 2 болох нь байна. Дараагийн матриц маань болохоор дараагийн мөр маань болохоор энэ байна. 2-ны язгуур дээр 2-ны 13-аас дээр 1-ийг нэмэх нь. Тэгэхээр гэсэн үг 14-ийг хуваах нь язгуурын дор 2 гэдэг элементтэй болох нэ. За тэгэхээр ийм элемент байх нь. За ийм хариу байж магадгүй. Эсвэл нөгөө хуваарийг 90 арчсан хэлээс яах нь чөлөөлчих зэмөр тий.
За хуваарийг ярьснаас чөлөөлөх юм бол юу болох вэ? 12 гэдэг чинь өөрөө юу хэлдэг вэ гэх юм бол 2-ыг өрчгөн 6 шүү дээ. Тэгээ 2 гэдэг чинь язгуур 2-ын квадрат гэх юм. Тэр нь хураагдсан гэж ойлгоод 6 язгуурын дор 2 нөгөөх нь 7 язгуурын дор 2 гэсэн элемент гарч болох нэ. За тэгэхээр манай хариу маань аль гэсэн үг? 6 язгуурын дор 2, 7 язгуурын дор 2 байх нэ. За 42 дугаар хадлага харъя. Координатын их дээр төвтөө цагийн зүүнний эсрэг 45 градусын эргүүлэлтээ ирэх дүр нь гэж. Тэгэхээр нөгөө 44 хадлганыхаа матрицыг яриад байна шүү дээ. За дүр нь 13 байдаг. B x y-ийн координатыг энэ матрицыг хэсгэл ашиглан олоорой гэж. За тэгэхээр аль хэдийн нөгөө бид нар яатсан гэсэн үг. 45 градусын эргүүлэлтийн матриц маань байна. Энэ маань нөгөө манай B цэг маань байна. Энэ маань нөгөө А цэг маань байна. За тэгэхээр одоо цөмөрөө яаж болох вэ гэж үзэх юм бол ямар юм өгсөн бэ нэгвэл R матрицыгаа B гэсэн матрицаараа үржээд А матриц гарсан байна. Бид нар зорилго маань А B матрицыг болох гэдэг шүү. Тэгэхээр B матрицыг олохын тулд энэ урд нь байгаа энэ R гэдэг матрицыг яах нь алга болох хэрэгтэй шүү. Тэгэхээр матрицыг бол уруугаар нь үржүүл алга болчдөг. Одоо өөрөөр хэлбэл ийм гэсэн үг шүү. R матрицыг R-ийн уруу матрицаар яах нь үржүүлэх юм бол нэгж матрицс гардаг байна шүү. За тэгвэл матрицыг тэгштэглэг бол хамаагүй хойноос нь ч юм урдаас нь ч юм үржих боломжгүй. Бид нар аль талын алга болох гэж байгаа шалтгаан тэр талаас үржүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ R матриц маань болохоор B-ийн урд байгаа учраас энэний уртлаас нь R матрицынхаа уруугаар үржинэ. Хойноос нь үржихгүй байх нь шүү дээ. За тэгвэл одоо өртлийн хоёр маань R матрицын урууг R матрицаар нь үржүүлээд B матрицаар нь үржүүлээд тэнцүү R матрицын урууг А матрицаар яах нь үржүүлэх нь. Тэгэхээр энэ хоёр маань яах нь нэгж матриц бол алга болчихно. Тэгэхээр B матриц маань юутай тэнцүү өгвөл R-ийн уруу матрицыгаа А матрицаар үзүүлсэнтэй яах нь тэнцүү байх нь. За тэгэхээр R-ийн уруу матрицыг цөмөрөө хаана олсон бэ гэх юм бол энэ 40-р хадлаган дээр цөмөр олцсон байгаа шүү дээ, тийм ээ. За энэ 40-р хадлаган дээр ингээ олцсон байгаа шүү. За энийг ашиглая цөмөрөө. За тэгэхээр юу бол таарна гэсэн үг вэ? За B матрицаа олох чинь тийм ээ. R-ийн уруу матриц нь 1-ийг хуваахны язгуурын дор 2, 1-ийг хуваахны язгуурын дор 2, хасах 1-ийг хуваахны язгуурын дор 2, 1-ийг хуваахны язгуурын дор 2 гэдэг тоог матрицыг. За матриц маань болохоор 13 1 гэдэг матрицаар шүү үржүүлэх нэ. За энийг мөн адилхан 41-р хадлгатай адилхан мөрийг эхний матрицын мөрийг дараагийн матрицын багнаар нь яах нь үржүүлье. За тэгхийн бол хэд бол таарч байна. Энэ маань 13-ыг хуваахны язгуурын дор 2 нэмэх нь 1-ийг хуваахны язгуурын дор 2 болж байна. Дараагийн мөр нь болохоор хасах 13-ыг хуваахны язгуурын дор 2 нэмэх нь 1-ийг хуваахны язгуурын дор яах нь 2 гэсэн юм боллоо. За ингээд энд өччихье тий. За тэгэхээр 13 дээр 1-ийг нэмэх чийдв. 14-ийг хуваахны язгуурын дор 2. Нөгөөх нь хасах 13 дээр 1-ийг нэмэх чинь хасах 12-ыг хуваахны язгуурын дор 2 боллоо. За энийг мөн адил хуваарийн нэрснээс чөлөөлчвөл 7 язгуурын дор 2 хасах 6 язгуурын дор хэдв 2 гэдэг ийм болох нэ. Тэгэхээр эндээс манай хариу буюу B-ийн маань координат нь x нь язгуур дор 7 язгуур дор 2, y нь 6 язгуур хасах 6 язгуур дор хаях нь 2 гарах нэ. За 43 дугаар хадлгаараа 6 язгуур дор 2 ба 7 язгуур дор 2 цэгийг энэ цэгт хувиргадаг матрицыг болгоод. Тэгэхээр энэ их айгуу танил хоёр цэг байна шүү дээ, тий. Ямар хоёр цэг вэ? Энэ 6 язгуур дор 2 гэдэг чинь болохоор өмнөх энэ хэддүгээр бодлого байсан блэ? Энэ 41-р бодлого дээр энэ гарч ирсэн шүү дээ. Энэ тий. 41-р бодлого дээр хин цэг байна. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? R-ийг ямар юм бэ гэвэл R-ийг 13-1 гэдэг матрицаар үржүүлэхэд 6 язгуур дор 2 ба 7 язгуур дор 2 гэдэг цэг гарсан юм байна тий. За дахиад дээрэс нь харах юм бол 7 язгуур дор 2 ба хасах 6 язгуур дор 2 өмнөх 42 дугаар бодлого гарсан байна. Энэ маань бол юу вэ? R-ийн урвыг
13 1 гэдэг цэгээр бас үржүүлэхэд яах нь 7 язгуурын дор 2 асах 6 язгуурын дор 2 гарсан байна. За эндээсээ хөөж болж болох юм. За багш нь энэ дээр ер нь 2 бодолт хий гэж бодож байна. За одоо энэ хоёрыг тэнцвүүлэе гэж бодъё л да. За тэгвэл одоо энийг яаж тэнцвүүлэх вэ гэх юм бол эхний тэгштэйлээ 2 талаас нь eerийн уруугаар яах нь үржүүлээд үгүй. Нөгөө eerээ хадлуулах гэдэг нь тий. Дараагийн тэгштэйгээ 2 талаас нь eerээр нь үржүүлээд үгүй. За тэгвэл энд юу гарах вэ юм бол 13 1 гэдэг цэг маань eerийн урууг 6 язгуурын дор 2 7 язгуурын дор 2 гэдэг цэгээр үржүүлэх нь тий. Энд бас 13 1 гэдэг цэг маань eerийг 7 язгуурын дор 2 асах 6 язгуурын дор 2-оор үржүүлсэнтэй яах нь тэнцүү юм байна тий. За тэгэхээр энэ хоёроо хооронд нь тэр 13 1 гэдэг цэгээр нь хооронд нь тэнцвүүлчихвэл юу гарах вэ гэвэл eerийн урууг 6 язгуурын дор 2 7 язгуурын дор 2 тэнцүү eerийг 7 язгуурын дор 2 асах 6 язгуурын дор 2 гэдэг цэгээр үржүүлэх. Тэгэхээр манай энэ маань уртлаас нь юугаар болчих вэ? Eerийн уруугаар нь үржиж. Тэгвэл юу бол тарах вэ? Eerийн уруугаар нь үржүүлээд 6 язгуурын дор 2 7 язгуурын дор 2 болсон байна. Тэрийг 7 язгуурын дор 2 асах 6 язгуурын дор 2 гэдэг байна. Тэгэхээр манай нөгөө хувиргалтын матриц маань аливаа гэх юм бол eerийн уруугаар үржүүлсэн матриц маань манай нөгөө хувиргалтын матриц болчихно. За энэ бол жоохон тойроо арга. За тэгээ амархан аргын багш нь одоо энийг олж өгье. За энэ маань eerийн уруу маань бол дээр тэгшгэл дээр бол гаргаа өгсөн байгаа шүү дээ. 1-ийг хуваахны язгуурын дор 2 1-ийг хуваахны язгуурын дор 2 асах 1-ийг хуваахны язгуурын дор 2 1-ийг хуваахны язгуурын дор 2 өөр нь дахин үржих гэсэн үг шүү дээ. 1-ийг хуваахны язгуурын дор 2 1-ийг хуваахны язгуурын дор 2 асах 1-ийг хуваахны язгуурын дор 2 1-ийг хуваахны язгуурын дор 2. За энэ хоёр матрицыг үржүүлээ. Тэгэхээр мөрийг багнаар үржүүлнэ тий. Энэ мөрийг энэ багнаар үржүүлнэ. Тэгэхээр 2-ны 1-ээс язгуур 2 үчиж 2-ны 1-ээс хасах нь 2-ны 1 гээд тэг болчих чинь тий. За дараачих нь болохоор доотлынхаа мөрөө энэ багнаараа үржих нь шүү дээ. Тэгэхээр хасах 2-ны 1-ээс хасах 2-ны 1-ийг хасчих чинь тий. За дараагийн бодлого болоход эхний мөрийгөө 2 дахь багнаар үржүүлнэ. Тэгэхээр бас мөн адил хэд байх нь 2-ны 1 дээр нэмэх нь 2-ны 1 болчих чинь. Дараагийн 2 дахь мөрөөгөө 2 дахь багнаараа үржүүлэх юм бол асах 2-ны 1 дээр нэмэх нь 2-ны 1 болоод манай хариу маань юу болох вэ гэх юм бол 21-ээс 21 асах тэг болчихно. Дараачих нь 1 тэгээд энд хасах 1 энд тэг болох юм. Тэгэхээр ийм матриц авах нь ийм хувиргалтын матриц. За энэ жоохон тойроо гаргалаа тий. Өмнөх бодлогод ашиглаж гаргаж байна шүү дээ. За одоо амархан бодлогын үт. За амархан бодлого нь яаж бодох вэ гэх юм бол за энийг тогтчлуулчих. За энийг тэгвэл тавьчих хэвээр. За яаж бодох вэ гэх юм бол хувиргалтын матриц нь мэдээж хэрэг квадрат матриц байгаа ах гэж бодоод А, Б, С, Д квадрат матрицгаа 6 язгуур дор 2 7 язгуурын дор 2 гэдгээр үржүүлээд 7 язгуурын дор 2 хасах 6 язгуурын дор 2 гээ үзчихье. Тэгэхээр энийгээ үржин штэ. Энэ мөрийгөө багнаараа үржингүүд энтэй тэнцүү гарах хэрэгтэй штэ. За тэгэхээр юу бол таарах нь? 6 язгуурын дор 2 А-г нэмэх нь 7 язгуурын дор 2 Б тэнцүү 7 язгуурын дор хэд байх нь 2 гарсан. Эндээс бол ойлгомжтой А нь хэд байх нь? Тэг Б нь хэд байх нь? 1 гэд одоо та ачиж байгаа юм та боломж шалгаад. За дараачих нь болохоор 2 дахь мөрлөг авах нь шүү дээ тийм ээ. Энэ маань бүр за энийг бүр хаашлуулчихсан. За ингээд тавьчих. За ингээд тавьчихсан. За тэгэнгүүт одоо дараачих нь юу бол таарах нь? 2 дахь мөрийг багнаараа үржүүлгүүд энтэй тэнцүү гарах нь шүү дээ. За тэгэхээр юу бол таарах нь? 7 язгуурын дор 2 С дээр нэмэх нь хасах нь юм байна. 6 язгуурын дор 2 Д тэнцүү биш би буруу үржүүлсэн байх шүү. Мөрөө багнаараа үржүүлэх гэж байгаа дандуурсан байна тий. За тэгэхээр юу бол таарах нь?
6 язгуурын дор 2c дээр нэмэх нь 7 язгуурын дор 2 d маань хасах 6 язгуур дор 2 болж байгаа. За энэ тэгэхээр 6 язгуур дор 2 нь тэнцхийн тулд d нугаас яах нь тэг c маань хасах 1 байхаас өөр замгүй. За ингээд хувиргалтын матрицаа ингээ үзэх юм бол манай хариу маань А нь тэг гарсан, Б маань 1 гарсан, C маань хасах 1 гарсан, D маань яах нь тэг. За яах нь ингээ болсон бодчих яах нь болох юм. 43. Тэгэхээр хоёр янзын бодолтоор яах нь бодлоо шүү дээ. Эхний хоёр дахь бодолт маань болохоор яг энэ хэсгийн бодолт маань гарч шүү дээ, тийм ээ. За тэгэхээр энэ бодлоготой хариу гарах нь тий. За яаж байгаа. За одоо энэ 42 дугаар бодол 44-ийн бүр зайн нутгаа хэлээ л та. За энэ 44 тавьчих да манайх. За 44 дугаар бодлоо. Энэ цэгээс координатыг хүртэх зайг бодороо гэж. Тэгэхээр координатын их гэдэг маань юу хэлэх вэ гэх юм бол тэг цэг байгаа шүү дээ, тий. Координат их маань тэг. Тэгэхээр хоёр цэгийн хоорондох зайг яаж олдог вэ? За энийг А цэг гэчихэл та. А цэгийн зайг хоорондоо яаж олдог вэ? Координатуудыг харгалзан хасаад квадратын түвшүүрээр нэмдэг. За өөрөөр хэлбэл юу болно гэсэн үг? Хасах 2-оос хасах нь тэгийн квадрат. X-ээс нь x хасч шүү дээ. Энэ x-ээс нь энэ x хасч. За тэгэнгүүт юу ах вэ? Бас нэмэх нь y хасна. Тэгэхээр 2 язгуурын дор 2-оос хасах нь тэгийн квадрат болдог. За тэгэхээр энэ маань ойлгомжтой. Ямар ч тонос тийг хасах нь өөрөө байгаа юм тий. Тэгэхээр хасах 2-ын квадрат маань 4 нэмэх 4 болно. 2 язгуур дор 2-ын квадрат маань 8 болно тий. За ингээд 4-д 8 нэмээ язгуур дор 12 буюу 2 язгуурын дор 3 гэдэг хариу гарах нэ. За ингээд 44 дугаар бодлогын маань хариу 2 язгуур дор 3 байх нэ. За 45 дугаар бодлого харъя. За А матриц маань ийм квадрат матриц, Б матриц маань ийм багнан матрицын хувьд дараах үйлдэлээс алийг хийж болох вэ гэсэн. Тэгэхээр нөгөө дараах үйлдэл гэх нь үйлдэл нь байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр цөмөр яах вэ гэх юм бол ямар үйлдэл хийж байгаа нэмж болохгүй, хасч болохгүй тий. А үржиж явах болох нь үзэлтэй цөмөр А-г Б-гээр үржиж. За А-г Б-гээр үржихийн тулд А-гийн хэмжээс чинь болохоор 2, И-г харьцан 2 хэмжээстэй. Б-гийн хэмжээс чинь 2-ыг харьцан 1 хэмжээстэй. Тэгэхээр хоёр матрицыг үрждэг байхын тулд яадаг вэ? Эхний матрицын багна нь дараагийн матрицын мөрийн дотоод тэнцүү байх юм бол үржиж болдог. Тэгэхээр энэ маань үржирэгдэх нь 2-ыг харьцах 1 харьцаатай гарах нь. Тэгэхээр ямар ч сан А-г Б-гээр яах нь үржиж болох магадлал боломж байна. Харин тэгвэл Б-г А-гаар үржиж болох нь харъя л та цөмөрөө. Б-г А-гаар үржих юм бол Б чинь 2-ыг харьцах 1, А чинь 2-ыг харьцах нь 2 шүү дээ. Тэгээ үржингүүт одоо энэ 1 маань энэ 2-тай яах нь тэнцгээ ичиж байгаа байхгүй. Энэ хоёр маань ингээ хоорондоо тэнцэхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ийм үйлдэл хийж яах нь болохгүй. Тэгэхээр манайх одоо яах үржих тохиолдолд А-г Б-гээр үржүүлэх нь. За тэгэхээр өөр үйлдэл байсан үг нь мэдэхгүй юм. Ямар ч энэ тохиолдол ийм байх нэ. За 46-г харъя цөмөрөө 46. За e под x функц нөгсөн бол уламжлалтыг нь олоод 4-ийг орлуулраа гэж. За тэгэхээр e под x функцээ жоохон янзлаа очиж. 2-ыг үржих нь 1-ийг хуваах нь гэхээр хасах зэрэг байдаг. Тэгээ язгууртай гам чинь хасах 2-ны 1. X-ийн хасах 2-ны 1 зэх юм шүү дээ. За эндээс уламжлаа гаргаж чинь. За уламжлалыг авахдаа яадаг вэ? Зэргийн урд нь бичээд зэргээс 1 ясдаг. Хасах 2-ны 1-ээс хасах 1. За ингээ үтчингүүр энэ хоёрууд нь хоорондоо харагдахаар чинь хасах 1 үү? Хасах 1-ийг үржих нь X-ийн хасах 2-ны 3 зэрэг болчихлоо шүү дээ. За энэ маань юу гэсэн үг вэ? Хасах 1-ийг гоох нь хасах зэрэг гэдэг чинь байраа хуваарьт ороод язгуур дор X-ийн 3 зэрэг болох юм шүү дээ. За уламжлал маань юм байна. За тэгэхээр X-ийн уламжлал дээр нь e под x-ийн уламжлал дээр нь x-ийн номд 4-ийг орлуулъя. Тэгэхээр 1-ийг хуваах нь язгуурын дор 4-ийн куб байна. За тэгэхээр 4-өөс чи язгуур хэд гарах вэ? 2 гараад 2-ын куб чи хэд байх нь? Хасах 8-ны 1 боллоо. Тэгэхээр манай хариу маань хасах 8-ны 1 байх нэ. За 47 дугаар бодлогыг харъя. За эдгээр тоонуудаас язгуур дор 2-оос бага тоог олоорой гэж. За тэгэхээр язгуур дор 2 гэдэг тоо маань ойролцоогоор 1.4 гэсэн ийм тоохно шүү дээ. Тэгэхээр эндээс бол 2 гэдэг тоо манахаас 2 гэдэг тоо маань энэ язгуур дор 2-оос бага нь угаасаа яах нь тодорхой байх нь. Дахиад дээрэс нь ямар тоо тоонуудаас бага байх тоог ялгамшраа. За 1.3 бас яах нь бага. Энэ уучлаарай. 2 гэдэг тооч 1.4-с их шүү дээ тий.
Энэ алдчихсан байна тий. 2 гэдэг тоо маань 1.4-с их учраас биш. Тэгэхээр 1.3 бол манай хариу. За 7-г 7-г одоо 5 туваа гэхээр чинь за энэ 7-г 5 туваа чи тий. 5 туваах юм бол 1-ээр өгөөд 5-аар өгөөд 2 оногдоод за энэ тасалтай байлаа 20 гэхээр 4. Тэгэхээр 20 яг 1.4 гэдэг тоо юм биш. Тэгэхээр энэ бол байх нь байна. Ягаад гэвэл манай язгуур биш 1.4 гарантай тоо таарна шүү дээ. За пик байх нь 2. Пик байх нь 2 гэж 314 гэсэн. 314 2 тухайн нь 7 гарантай тоо. 1.7 тавьчих. Тэгэхээр энэ манай хариу ш. Тэгэхээр манай хариу юу вэ гэл 1.3 7-г байх нь 5 гэсэн юм хоёр тоо байх нэ. За 48-ыг бодлого харъя зөмөр бүт 48-ыг А 1-ээс 4-ийн хооронд тийм тоо бол энийг олоорой гэж. За тэгэхээр эндээс язгуур квадрат тусдахаараа модультай гарна гэж байна. За тэгэхээр А-гаас асах 1-ийн модуль гарах нь. Нэмэх нь за дараагийн язгуур маань бол бүтэн квадрат ялгч. А-гаас асах нь 4-ийн квадрат байгаа юм тий. За тэгвэл юу бол таарах нь А-гаас асах нь 1-ийн модуль тэн дээр нэмэх нь бас язгуур квадрат туслаа модультай А-гаас асах нь 1 4 гарлаа. За тэгтэл А маань 1-ээс 4-ийн хооронд байгаа ш. 1-ээс 4-ийн хооронд 1-ээс асахаар тгээс ихтэй байх нь. Тийм учраас эхнийх нь бол модуль нь шууд чөлөөлөгч нь. За дараагийн бодлого гарыг А-гаас асах нь 4 гэж байхгүй. 1-ээс 4-ийн хооронд тооноос 4-ийг асахаар хасахтай гарна. Тэгэхээр хасахтайг хэрхэн модулаас гаргадаг гэх юм бол урд нь хасах тэмдэг тавиад гардаг тийм урд нь. Тэгэхээр А-гаас асах нь 4-ийн урд хасах тэмдгээр хаалт болох ч. За тэгвэл юу болох вэ? А-гаас асах нь 1 хасахна хасахын нэмэх 4. Тэгвэл А-нууд нь хоорондоо яач хурагдаад 3 гарах. За тэгэхээр манай хариу 3 гарах нэ. За 49 дугаар бодлого харъя. 49 дугаар бодлого маань M матрицын уран матрицыг олоорой гэсэн байна. Энэ бол уруугийн тэмдэглэгээ шүү дээ тий. За тэгвэл ямар ч матриц квадрат матрицын урууг болоход матриц тодорхойлогч олдог. За тэгэхээр гол дигналийн элементүүдээ үржиж хасах нь нөгөө үлдсэн дигналынхаа яах нь элементүүдийн хооронд үржиждэг. За тэгэхээр энэ маань юу бол таарч байна? 4 хасах 6 юу? Хасах 6 дээр нэмэх нь 18 буюу 20 болчих. 18-аас 16-аар 2 болчих чинь тий. Тодорхойлогч нь 2 гарлаа. За тэгэхээр уран матриц маань яаж бичдэг гэх юм бол гол дигналийн элементүүдийн байрыг солиод 4 хасах 4 гэж солонгуудаа үлдсэн элементүүдийн өмнөх хасах тэмдэгтээ тавьчихдаг. Тэгэхээр хасахын нэмэх 3 хасах 6 болох. За энийгээ тодорхойлогчтой хуваагаад өгчдөг. За тэгэхээр бүх элементүүдийн 2 тоон гэсэн үг байна шүү. Тэгэхээр юу болох вэ? 2 1.5 хасах 6 хасах 3 хасах 2 болох нэ. За тэгэхээр ийм хариу байх нэ. За тэгээ дараагийн хичээлдээ 50-аас эхлэх зөмөрөө бодъё. Өнөөдөртөө ингэж дуусгая.